За нийлүүлээ кавршлигийн тэнхлэгийг гаргаж ирэх. Кавршлигийн тэнхлэгийг гаргаж ирэхдээ би яах нь энэ одоо яг надад мэдэгдэж байгаагаар би бол нөгөө 2 дугаар төвшингээ энэ дээр зурсан учраас 2 дугаар төвшингийн энэ цэгийг авах гэдэг. Тэгэхээр та нар бол яг ахаад энэ дээр цэцэг авч чадна шүү дээ. Энэ чинь ч гэсэн нэг дээр хэмжигдэнэ. Энэ цэг ч гэсэн адилхан нэг дээрээс хэмжигдэнэ гэсэн үг байхгүй юу? Тэ? Тэгэхээр өөр төвшин дээрээс хэмжиж болохгүй нөгөө хасах дал бол хасах дал дээрээ л гэсэн үг байна шүү дээ. За тэгэхээр нь би одоо яах гэж байгаа юм гэхээр энэ x цэг хэмжиж аваад энэ тооллынхээс авсан тооллынхээсээ л ав. Энэ тооллынхээсээ эхлээд би тэр цэг авсан энэ тэрийг би 1 гэдэг төвшин дээр авчирч байгаа. Энэ тойргийг 1 гэдэг төвшин дээр авчирч байгаа гэсэн. За тэгээд 1 гэдэг төвшин дээр авчирсан тойргоо хэдүүлээ яах юм бэ гэхээр энэ y2 гэдэг зайгаа энэ өөр y зайг таллаа басан зайгаа шүү дээ тий. Энийг хэдүүлээ хаанаас авсан гэхээр энэ дээрээс авсан. Энэ y зайг авсан гэсэн үг тий. Энэ y зайг авсан гэсэн. Тэгээ энэ дээр авчирсан гэсэн үг байхгүй. За тэгээд миний энэ кавршлигийн тэнхлэгийн нэг зэг олдож байгаа гэсэн. За эндээс нь хэдүүлээ цааш нь явъя гэсэн үг тий. Энэ хоёрыг унтраач. За одоо би 0 лэр дээр тэнхлэгээ зурчих. Тэнхлэгээ зурхдаа би энэ цэг дээрээс тэр цэг рүү холбоод бушуулан татна гэсэн. Тэ? Энийг холбошуулан татна гэсэн. За хэдүүлээ энэ дээр би нэг юм дураараа тест тойрог авч байгаа юм чи. Нэг гэдэг ингээд суугч. Энэ миний кавршлигийн тэнхлэг ингэж гарч ирж байгаа гэсэн. Кавршлигийн тэнхлэг хасах жарын өндөртэй кавршлигийн тэнхлэг ингэж гарч ирж байгаа гэсэн. За би тэгээд нөгөө нэг гол нөгөө штрикет тайдыг яаж зурх юм бэ гэдэг чинь л зүгээр харуулад өгчэй гэж бодсон юм. За одоо би татах лэр үсгээг учраас би өөр өнгөтэй зураасаар явлаа шүү. За энэ би кавршлигийн дагуул нөгөө нэг өргөнийхөө зайг аваараа гэж хэлэх гээд байгаа санаахгүй. Энэ дээр би 2.5 радиустай тойрог авна гэдэг чинь миний хултын өргөн юу гэсэн үг вэ? 5 гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би энд авчир тавьчихж хагаад ингээд энэ хоёр тэнхлэгээ ингээд энэ бидний гаргаж ирсэн зэгүүд чинь надад уклоны зэгүүд шүү дээ. Тэгвэл энэ дээр би нөгөө уклоноос илүү гаргаж энэ тэнхлэгээ авч хагаад энийг татсан тий. Тэгээ энийг лэр үүсгээд та хэд үндсэн зураас олгож болно шүү дээ. Энийг лэр үүсгээд явчих болно. Энийг өргөлжсөн зураас олгож байгаа хэдүүлээ яах вэ? Хамгийн багтаа та хэд 0.53-аар зураас өргөсгөрөө зэ. Өөрөөр хэлбэл 0.53-аар. Өөрөөр хэлбэл миний малталт ингэж харагдаж шүү гэсэн санаагаа хэлэх гээд байгаа хэрэг тий. Тэгүн готлаа энийг ч гэсэн энэ кавршлигийг ч гэсэн эндээс нь шууд энэ 5 та тойрог байгаа дээр энэ хоёрыг ингэж тавьчих. Энэ өргөн ингэж гарч ирнэ. Кавршлигийн тэнхлэг тий. За тэгээд энэ өргөн зураас гэдэг лэр үүсгэж болно шүү дээ. Өргөн зураас гэдэг лэр үүсгээд энэ хоёр тий. Ингэж надад харагдана гэсэн үг байхгүй тий. Кавршлиг ингэж харагдана гэсэн. За тэгээд хэдүүлээ нөгөө нэг өндрийн адилхан 5 м-ээр авчи гэвэл энэ хоёрыг яах нь доош нь би копидч. Ханаас ч копидч болно шүү. Заавал энэ хоёрын огтлын зэг дээрээс биш. Би доошогоо 5 явчих тий. 5 явчих. Энэ яг нөгөө дүрс зургийн байгуулалтаар явна гэдгээр л ярьж байгаа шүү тий. 5. Би доошогоо 5 явсан шүү. За тэгээд надад яасан. Би энэ дээр нь мөрий шугамар сплайнаар ингээд мөрий үсгэд явцаахгүй ингээд энэ болонг. За энийг болохоор энэ дээр болохоор хэдүүлээ шулуун зурхгүй гэсэн үг байхгүй. Энэ нөгөө таслах шугам гэдэг утгаар нь нарийн зураасаар таслах шугам чинь нарийн зураасаар байна шүү дээ тий. Энийг хэдүүлээ нарийн зураасаар зурна шүү. Энэ мөрийг өргөн биш. За ийм мөрий зураад ингэж мөрий зурж байгаа хэдүүлээ энийгээ копидод тавьчих. Одоо яг энэ дээр зурсныгаа тэгэл нөгөө талтай адилхан копидол явчих шүү дээ. Асуудал байхгүй зү тий. Энэ дээр ингээл копидод тавьчих. Энэ лайн устгах чинь тий. За ерөнхийдөө нэг ийм байдлаар яах нь хөндлөө огтлоо гаргаж ирнэ. За тэгэхээр энэ хоёр чинь энэ дээр огтлцоод лайн гарч ирж таараа тий. Энэ лайн гарч ирж таараа. За энэ хэсгийг хэдүүлээ зүгээр нэг харчих. Энэ. Одоо энэ хэсгийг тэрийн би эндээс энэ хоёрын хооронд надад юу харагдахгүй бай. Энэ харагдахгүй тий? Ингэж харагдахгүй зү. Ингэж харагдахгүй. Дээрээс нь бас энэ харагдахгүй юу?
Тэ? Энэ ирмэг байхгүй. За энийг байхгүй гэдэг учраас энэ байхгүй юу? Энэ гэхдээ энэгээр явах тасрахгүй. Энэ дээр тасарчлаа тий. За яаж байгаа энэ тасарсныгаа янзлаа ш. За энэ тойрог одоо хэрэггүй. Энэ тойрог одоо надад хэрэггүй. X-ийн дээр буцаад би энийг тасарснаа янзлах гэж байгаа ш. Энэ дээр энэ тасар энэ үргэлжилж ш тий. Харин энэ хоёроор тэр энэ хоёроор энэ байхгүй. Энэ байхгүй. Энэ байхгүй. Тийм үстэй тий. За тэгээд энэ хоёроор энийг бас идэвхжүүлчихлээ. Энэ хоёроор энэ байхгүй. Энэ байхгүй. Зөв үү те? Энэ хоёроор энэ байхгүй. Нэг жил төвшөнтэй учраас байхгүй гэж авах гэдэггүй те. Тэгээ нэг ийм байдлаар яах нь юугаа зур. Баталтай зураараа гэж хэлэх гээд байна. Нэг ийм байдлаар ингээд зурчихаа гэсэн санаа те. Зурчих. Энэ нөгөө дүрс зургийн байгуулалтын харуул гэсэн. Та одоо кад хэрэгэлдэг болчоод бид кад хэрэгэлдэг болчоод та эдийг гараар зурах байгаа байхгүй. Энийг чи ингээд бүгдийг ингээд гараар зурж ил дадлгаж ирсэн гэсэн шүү дээ. Тэгэхээр харин ч та эдэд яах вэ? Компьютер дээр 2D зурган дээр дадлагжингаа Pinterest-д судалж байгаа байхгүй. Иймэрхүү байдлаар гэсэн. Нисгийг ингээд гаргачулаарай цэвэрхэн. Тэ? Энэ өнгийг солихгүй, өнгийг хараад л явчихна. За, хаппийн ерөнхийдөө нэг ийм байдлаар зурдах нь шүнэ та. Энийг сая 5-аар явсан юм. Жижигэр. Энэ зэ 5. Тэ? 5-аар явхад надад юм шиг бодож байгаа юм шүү, тэ? Ийм байдалтайгаар кавршлыг чинь гарч ирнэ гэсэн үг шүү, тэ? Миний дээгүүр одоо эдрийг гаргаад ирчүүл энийг тэрэмдэг байхдаа юу ачмар юм биш. Эдрийг тэрэмдэг байхдаа энийг сайхан ингээд лайн маань нэг гэсэн үргэлжлүүлчмэр юм шүү. Энэ нэг сайхан нөгөө тэнглэгийн шугам чинь заавал 2-3 мм илүү гарна гэдээ явж байгаа шүү дээ, тийм биз дээ, тэ? Энэ тэнглэгийн шугамаа сайхан илүү гаргаад янзлаад нэг нь жоохон хөдөлгөрсөн ч болно шүү дээ. Нөгөө талаа гэсгээд гарч. За би болохоор сая юу гэж сансан гэхээр нөгөө төвшин тэнглэгүүдээ чи олчих юм бол нөгөө талынхаа тэнглэгүүдийг олчих юм бол эдрийг хуулаад тавьчих юм биш тийм аа. Нөгөө талаа олчих юм бол ингээл тавьчихна гэсэн. Тэ? Энийг хуулаад тавьчихна гэсэн үг шүү дээ. Дахиад тэрийг байгуулад байна гэсэн үг шүү дээ, тэ? Ингэж болно гэж хэлэх гэж байгаа шүү. Энийг хэлүүлээ extend аа. Энд чинь тэр хүртэлсэн гэдэг ингээд. Тэгээ энэний доогуур орсон кавршлыг тастаад явна шүү дээ, тэ? Ингээд параллелаар зүг гараад ирээд чи компьютер тавьчих шүү дээ. Заавал тэгэхээр нэг бүрсэн зурагдах шаардлагагүй гэсэн шүү дээ. Ийм байдлаар юу чинь өргөнө гаргаж явна шүү гэсэн санаа хэлэх гээд байгаа шүү за. Тэгэхээр та уклоноо дээрээс нэмж зурж орж ирнэ, тэ? Уклон ч бас нэг иймэрхүү байгуулалтаар явна гэсэн үг шүү дээ. За иймэрхүү байгуулалтыг хийчихвэл яг гар ажиллагаатай юм шиг боловч тэгээд коррекцносыг даадах гэсэн олон зүйлүүд чамд нэмэгдсэн. Ингэж орж ирнэ гэсэн үг шүү дээ. Ингэж орж ирнэ гэсэн. Энэ доогор нь кавршлыг чи доогор нэж байгаа юм чи.